Сайн байцгаана уу? Энэхүү бичлэгээрээ бүгдөө Meta Facebook дээр групп үүсгэхээс эхлээд тэгээд админ болгонд хэрэгтэй голлох тохиргоонуудыг тайлбарлаж одоо хамтдаа хийцгээгээд тэгээд голоор нь өөрийн олж мэдсэн тодорхой зөвлөгөөнүүдэд хуваалцаад явъя. За 3 дугаар хичээл, 4 дугаар хичээл. За эхэлцгээе. Ер нь бизнес эхэлж байгаа хүмүүс, онлайн худалдаа эхэлж байгаа хүмүүсийн хувьд харагдахад хамгийн амжилттай дажгүй явж байгаа хүмүүсийг харахад бол Facebook group, page, хувийн хаяг, Instagram гэд бүх сувгуудаа мэдээж хөгжүүлж байгаа харагддаг. Тэгэхдээ тэд нар яаж эхэлсэн бэ гэж эхэлсэн бэ гэхээр эхлээд хувийн хаягаа сайн олон хүнд хүргээд дараа нь Facebook group-өө үүсгээд холбоотой тухайн бараа бүтээгдэхүүн үйлчлэгээтэй холбоотой сонирхолтой ижил төрлийн хүмүүсийг групптэй оруулаад тэгээд тэр групп дээр постлох, сурталчлах, бараагаа тайлбарлах, хүмүүст үйлчлэх маягаар том community бүлэг үүсгээд тэгээд голоор нь дараа нь сүүлд нь пэйжээ хөгжүүлээд явсан байдаг. Тэгээд үнж фэнүүд бол дараа нь пэйж рүү ороод дагаад явцдаг. Шууд энэ бол ямар ч үнэгүй төлбөргүй дараалал. Ихэнх бас зарим хүмүүс бизнес эрхлэгч нар тэгэх цаг зав байхгүй бас тэгээд хурдан эргэлдмээр санагдсан үед бол шууд пэйжээ үүсгээд хаягныхаа дараа пэйжээ үүсгээд пост оруулаад шууд карта холбоо сурталчлаад явцдаг. Тэр нь зардалтай боловч бас нэг арга. Тэгвэл ерөөдөө урт хугацаанд найдвартай удаан боловч бас хэрэглэгч болгоно алдахгүй бас хянаад явах боломжтой нь бол групп байгаа. За групп үүсгэхээс эхэлцгээе. За энэхүү дэлгэцэн дээр харж байгаа үйлдэлүүдийг дагаад хийгээрэй. За ингэ групп руу оронгоо таны орсон группүүд харагдана. За энд шинээр групп үүсгэх гэдэг байгаа. Тэгэхээр одоо ингэж үүсгэе те. Эхлээд группийн нэр гэдэг хэсгээр нэрээ өгнө. За дараа нь энэ тохиргоо өгнө. Public гэдэг маань болохоор ямар ялгаатай вэ гэхээр одоо группийн search хэсгээс одоо Facebook-с гэсэн үг тий. Facebook-ийн хайлт хэсэг дээр ингээд дараад хайхад таны групп шууд гарч ирдэг гэсэн үг. Хэрвээ public-аар дарах юм бол хин нэгэн гишүүн болоогүй, member болоогүй хүмүүс ч гэсэн таны групп руу хайлт хийгээд олоод постуудыг хараад явах боломжтой. Private гэх юм бол зөвхөн member болсон хүмүүс таны постыг харна. Тэгтээ мэдээж групп нь бол хайлтанд харагдана. Тим хоёр ялгаатай байгаа. За public-аар өгөөд ингээд тэгээ тодорхой найзуудаасаа ураад одоо ингээд явъя тий. За ингээд найзуудаа урна, мэйл хийгээр урьж болно. Тэгэд ингээд групп үүсгэх гээд дарчиж байгаа. За групп бол үүсчээд байгаа байдал нь энэ. Группийн дээр cover зургуудаа ингээд өөрөө аплод хийгээд оруулж болно. Эсвэл өөрийнхөө зургнуудаас постлсон саяхны зургнуудаас сонгож болно. За ингээд групп дээр постлсон зургнуудаас сонгож болно. Эсвэл ийм бэлэн темплейтүүдээс ингээд сонгочих болно тий. За ингээд cover үүсгэж явчих. За миний хувьд энэ зургаар нь хэвээр явжиг. За дараа нь болохоор энэ групп дээр өөрийн одоо пэйж юм уу хувь хүн хаяга энэ дээр нь бас яг хэний удирдлаганд байдаг групп вэ гэдэг ингээд шууд харуулдаг байгаа. За одоо бүгдөө харцгаая. Тухайн гишүүд ороход бол энэ групп нь энэ хүний удирдлаганд байдгаа гэдэг ингээд шууд ил харуулж болно. За эсвэл энийг харуулахгүйгээр хэсэг өөрөө хөгжүүлсэн ч болно. Энэ бол таны сонголтын асуудал. За доошлие. За группийн шинэ одоо группийн дээр бол ингээд хүн болгон ашиглаж байгаа худалдаа 8 ихтэй ямар нэгэн өөрийнхөө нэрийг тавихгүйгээр постлдог болсноор бас их давуу талтай болсон. За фото тэгээд юм санал асуулга гэдэг энэ ингээд жижиг төрлүүд авдаг. За эдгээр зүйлсүүд бол
тухайн группийн төрлөөс хамаарат өөр өөр байдаг. За групп дээр бол хэдхэн зүйлийг л зохицуулаад хийчихэд болно. Эхлээд найзуудаа өрнө, cover тухайн группийнхаа дизайныг хийлээ. Группийн description буюу тайлбараа хийн. За одоо таны групп юуны тухай групп бэ гэдэг тайлбараа хийн гэсэн үг. За тэгээ пост оруулаад ингээд таны групп болчлаа гэсэн үг. За ерөөхдөө ингээд энэ баруун дээд болонд таныг чиглүүлээд ийм зүйлсүүдийг хийвэл таны групп явж шүү. Одоо зүгээр байна шүү гэд Facebook-оор автоматар тайлбарлаж авчиж байгаа. За групп болгонд бас ийм чат үүсгэж болдог болсон байгаа. Тухайн чатаа нэрлээд тэгээд үүсгэж болно. За тэнгуут хин дуртаа нь орж болно тий. Заавал approval одоо зөвшөөрөл авч яж орно гэх юм бол ингэж дарж болно. Эсвэл хин дуртаа нь ороод постлоо авчиж болно гэж. За ингээд групптэй холбоотой мемберүүдийн дунд ингээд чат үүсгэж авчиж болж байгаа. За тэгээд найзуудаа ураад оруулчих болно. За ингээд группээс гадна чаттай гэсэн үг. Тэгэхээр энэ шинэ группүүдийн тохироонууд их даваа талтай болсон байгаа. За бүгд одоо тохиргоо хэсэг рүү орцгоё. Manage гэдэг хэсгээр ороод гол тохироонуудаа өгсөн ч болно. За эхнээс нь хий. За overview хэсэг дээр болохоор таны группний одоо репортод янз бүрийн болсон болоогүй контентууд улс төрийн ч юм уу эсвэл мөнгө зээлэн ч юм уу янз бүрийн тийм контентуудтай холбоотой репортууд эсвэл хин нэгний оруулж байгаа постууд хаалгадахгүй байна гэдэг админлээ ирсэн репортууд байж болно. За тэгээд админаар бас заавал approve хийж зөвшөөрөл авч яж орох постуудын чагсаалт харагдаж болно. За ингээд эндээ группийн статусыг харгаж байна те. Тэгээд 7 хоногоор нь группийнхаа хідэн пост, хідэн комент, хідэн реакшн аваад хүмүүст хэрэг таалагдж байгаа хүртээмжтэй байгаагаа ингээд хараад хянаа авчиж болно. Тухайн группээ. За хамгийн одоо энэ автоматар танд нөгөө репорт гаргаж өгнө те. Хамгийн алдартай өдрүүд, хамгийн алдартай одоо цагууд тэгээ нөхөө мэдээлэлээ татаад аваад Excel руу татаад авчиж болох юм байна. За дараач хэсэг админ л орё. За одоо энэ групп дээр нэг давуу тал нь болохоор заавал группээ нэг хүрчлэн найзуудаа нэмээд авахгүй админ дээр бас тохиргоо хийгээд автоматар бас ингээд группийнхаа админ туслагч гэдэг ингээд нэг юм талбар гарсан. Энэ их дайггүй талбар байгаа. За өөрийнхөө групптэй одоо ингээд та өөрийн дүрмээ тогтоож өгнө гэсэн үг. За одоо жишээ нь энэ бол автоматар Facebook-ээс гаргасан дүрм те. Ямар хүнийг одоо оруулахгүй тэгээ постлуулах юм комментиг нь устгах вэ гэхээр ямар нэгэн хүн 5 удаа админаас 24 цагийн туршид одоо устгуулсан мессежээ тэгээд 3 пост нь админаас 24 цагийн дотор устгуулсан. Тэгээ 10 удаа комментүүд нь устгуулсан гэдэг. Энэ бол ихтэй нөгөө группийн админ тухайн постыг энэ их болохгүй пост байна гэдээ устгаад байх тусам энийг шууд автоматар approve шууд хийгээд Facebook-ээс автоматар энийг спам юм байна гэдэг ингээд шууд устгаа авчна. За тэгээд та энэ тоогоо багасгаж нэмж болно. Тэг хит их олон пост хийлгээд авахгүй хинж явж гин гэсэн үг л дээ. За тэгээд та өөрийнхөө постн дээр, комментн дээр шинэ пост оруулах дээр ингээд мессежн дээр ингээд гих мэдчлэн өөрийнхөө нөгөө лимитүүдэд тогтоож өгч болно. Эдгээр лимитүүд нь болохоор нөгөө хүнд группийн админд л хэрэг болно гэсэн үг. За хэрвээ орж ирж байгаа постууд нь ямар тохиолдолд зөвшөөрөхгүй байх юм гэж байгаа тийм. Тэнгүүт ингээ энд ерөөхдөө спам постны төрлүүд хуурамч хаягтай хүн гэд ингээд Facebook-ээс таниулсан юм тохиолгоонууд байгаа. Эдрийг тавьчих болно. Эсвэл та өөрийнхөө юм критерия буюу одоо өөрийнхөө юм лимит хийх юмнуудаа гаргаж болно. Хязгаараа. За тэнгүүт тухайн пост нь гэдэг ингээд дотор ингээд хуваагдаж байгаа байхгүй юу? Хэрвээ тухайн пост нь
ямар нэгэн карт, имэйл хаяг, утас, эдгээр мэд линк те keyboard, keyboard ашигласан гэдэг иймэрхүү зүйлстэй байх юм бол жишээ нь одоо харъя хуурамч мэдээлэл авсан тэгмүтэ линк тодорхой сайтны линкүүд оруулсан байх юм бол шууд энэ зогсоогоод устгах гэдэг тийм зүйлийг оруулж болно. Тэгэхээр таны өрсөлдөгч өөрийнхөө сайтны худалдааныхаа сайтны ч юм уу эсвэл янз бүрийн бусад орж болохгүй сайтнуудын веб линк орж ирээд байх юм бол энэ дээр чагсаагаад бүгдийг бичиж өгөх нь байна. Тэгэх юм бол ийм линк орсон пост байх юм бол шууд автоматар устгагдана гэсэн. Тэгээд тухайн постыг шууд хязгаарлан явуулчихна гэсэн. За мэйл хаяг хэрвээ ямар нэгэн постоор ингээд мэйл хаяг руу бичээд биднэртэй холбогдорой бидний яах мөнгө зээлэх юу имэйл хаягаар холбогдно гэсэн мэйл хаягны пост тухайн дотор орох юм бол шууд татгалзнаа гэсэн. За бүр энэ пост маань устгагдах гэх юм бол ингээд бас эдгээр төрлүүдээс сонгосч болно. За магадгүй энэ тухайн пост 3-аас илүү удаа репорт хийгдээд эсвэл комент нь хүмүүс үзмээргүй санагдаад тэгээд ийм өнгөрсөн 1 цагийн өмнө ингээд 100-аад комент эсвэл түүнээс дээш комент пост ингээд комент бичигдсэн байх юм бол устгана гэдэг. Тэгэхээр энэ магадгүй нөгөө нэг групп нэг под аккаунтаас нухайн постны доор юм орох болгонд автоматар постлогдоод идэг штэ. Тэдэн өрнө, тэдэн зээл гэдэг эдрийг бүгднийг анханаас нь зөвөр ингээд тоог нь багасгаад хянаа тавьчих боломжтой гэсэн үг. За иймэрхүү юуны төрлүүдээс Facebook-ийн автомат ингээд хязгаалт хийгээд олоод ингээд дундчлаа гаргацсан төрлүүдээс аваад автоматад тавьчих болно. Эсвэл та өөрөө ингээд оруулчих болно. За ингээд тухайн постыг 2 болоо 3 буюу түүнээс дээш байх юм бол шууд болиулчихаа. Ингээд оруулаад тавьчих болно. За хэрвээ комент бичүүлэхгүй болгож болно. За магадгүй энэ одоо 1 цагийн дотор 100 комент бичээд ч юм уу те. Тухайн комментууд нь 3-аас дээш репорт авах юм бол шууд тухайн комментиг шууд чимээгүй болгох гэж байгаа байхгүй. Чимээгүй болгох буюу бүр зүгээр коммент бичүүлэхгүй гэж болно. Эсвэл тухайн автор буюу бичсэн үндийн шууд бан хийлгээд комментыг хаасч болно гэх мэтчлийн тохиргоонууд байгаа. Тэгэхээр энэ их зүгээр тохиргоонууд за ингээ оруулчих гэх. Тэгэх юм бол ер нь паблик группүүдийн хувьд эсэншидийн хүмүүс орж ирээд хуурамч хаягнууд орж ирээд олон юм бичээд авахгүй автоматар зэгцлэгдээ явчихж байгаа гэсэн үг. Тэгээ энэ тэгээ яг саяныхтай адилхан комментийн удирдлагын хэсэг, чатны удирдлагын хэсэг, постны удирдлагын хэсэг гэдэг байна. Ихэнхдээ комментэр их постлогдоод байгаа тий. Тэгээ янз бүрийн постн дээр бол ялангуяа хуурамч постууд их орж ирдэг тий. За энэ дээр ингээ автоматар бас шинээр групп дээр орж ирж байгаа хүн болгонд ийм welcome сайн тавтай морилно гэдэг энэ текстийг өөрчлөөд монголоор 7 хоногт нэг удаа өгөхөөр тэдэс тэдэн цагт ингээд танилцуулаад өчөж байгаарэ надтай надгүй гингүүд тухайн групп руу орсон хүн болгонд тодорхой хугацаанд ингээ постнууд нь ороо авчиж байгаа. Тэгэхээр нөгөө группээ улмал engagement-ийг өсгөх гэдэг гэсэн үг л дээ. За тэгээд энэ болохоор Facebook-с гаргаж өгсөн чиглэл байна л да. Жишээ нь иймэрхүү одоо текстүүдээр групп дээр постлоод явчихж байгаарэ. Өнөөдрийн сурсан зүйлсүүдээ та доор бичнэ үү тэднээс тэдэн цагийн хооронд гэдэг. Тэгээ нөхүү текстийг өөрчлөөл ингээд тавьчих тухайн группийг илүү engagement нь одоо хүнд илүү хүртээмжтэй байх үүднээс ийм төрлүүдийн постууд ингээд автоматар хийлгэж болно. Эсвэл өөрөө scratch-аас нь эхлэегээд өөрөө тэмдэглэлээ хөтлөөд ингээд асуулт тавиад те группийн мемберүүдэд танд өнөөдөр асуух зүйл байна уу? Тэрийг ингүүл тэгдэггүй гэх мэтчлэн саяны энэ чиглэлүүд чиг хобби сонирхлоос нь хамаарат ингээд постлохдохоор тавьчих болно гэж. Иймэрхүү зүйлсүүдийг болохоор админы ассистент гэдэг хэсгээр хийдэг. Энэ их зүгээр хэсэг байгаа. За одоо энэ дэр болохоор танд бол ингээд
буюу нөгөө группийн идэвхтэй гишүүдэд одоо өгдөг нөгөө цол тэмдгүүд байгаа шүү дээ. Тэдгээр зүйлсүүдийн өнөөдөр хэдэн хүн авлаа, хэдэн постууд approve хийгдэхгүй хүлээгдэж байна, хэдэн спам бүртгэгдлээ. Тэгээд дээрэс нь та schedule post буюу энэ дээр тухайн сарда, тухайн 7 хоногтой, тухайн өдөртөө ингээд бүх постуудаа линкээ хийгээ тавьчих болно. За энийг бол сургалтын дээр илүү ашиглаж боломжтой. За өнөөдөр энэ пост орно, маргааш энэ пост орно гэд ерөөсөө яг л Facebook дээр фото зураг оруулдаг шиг мэдээллүүдээ орууллаа, тавилаа. За энэ дээр файл оруулж болно, эдгээр төрлүүдийг бүгдийг хийж оруулж болно гэсэн. За activity logs дээр одоо хийсэн өөрчлөлтүүд бүх юмнууд харагддаг. Тэгээ хин мембруудыг харж болно, модератор буюу группийн одоо зохицуулагч нар, админууд ямар өөрчлөлтүүдийг хийснэ ингээд дотроос хийж явж болно. Чат болон өдрүүд дээр иймэрхүү зүйлс ирсэн гэдэг. За группийнхаа дүрмийг бас тогтоож болно. За манай группт орохын тулд заавал та тэр данс руу мөнгө хийнэ үү? Тэгвэл таныг тэдэн цаг оруулна гэдэг группүүд дээр байдаг те. Хүн болгон ямар үүсгэснээс хамаарат, зорилгоор үүсгэснээс хамаарат тэр бол сонирн биш. Зарим хүмүүс групп дээр бол орохдоо заавал имэйл хаягаа надад өгөөрэй. Эсвэл утасны дугаараа өгөөрэй. Эсвэл энэ мэдээллийг уншаад зөвшөөрж ивэл ороорой гэх мэтчлэн дүрмүүдээ оруулдаг байгаа. Орох таны ямар нэгэн альва групп руу ороход дүрм харагддаг. Тэрийг та энэ дээр үүсгэж болно гэсэн create гэдэг. Би энийгээ хүндэтгэн тэгнэ ингэнэ гэдэг. За энд болохоор мембруудын reported content-ууд гарч ирж байна. За тэгээ группийн статус гэж байна. За энэ хэсэг нь болохоор их чухал. Бас өөрийнхөө группид орохноо харч болно. За энэ одоо ямар ч итгэх ажиллагаа байхгүй учраас ямар нэгэн зөрчил байхгүй ногоон хөвтөө хэвийн гэж харагдаж байна. За таны групп хэтэрхий олон репорт аваад хэтэрхий бас Facebook-ийн дүрм зөрчсөн тийм хэтэрхий нөгөө контентны хэтэрхий тийм агуулга нь одоо аллах, хядлага, эрүүл мэндийн хар тамхи гэх мэтчлэн янз бүрийн тийм хэтэрхий бүр хүн төвшний контентуудыг оруулах тусмаа таны групп чи автоматар бас Facebook-ийн хиймэл оюухан AI-д нь бүртгэгдээд явж идэг учраас подд нь бүртгэгдээд явж идэг учраас олон удаа оруулагдсан энэ дээр таны бажет нь улбар шар болоод улаан болоод энэ ногооны дараа тэгээ хаагдсан бол баг нэгдэхгүй гэж ойлгож байна. Тиймэрхүү статусаа эндээс харч болдог байгаа. За энэ дээр нэг групп ингэж авсан байна. Улбар шараа авцсан явж байгаа юм байна. За ингээ модератор гэдэг маань группийн хувьд болохоор ерөөсөө зохицуулагч гэсэн үг. Админ бол бүх группээ устгаад наан цаан тохиргоонуудаа хийж байгаа. Модераторын хувьд бол посттой холбоотой тохиргоо, тэднийг эдит хийхтэй холбоотой schedule пост хийх эдгээр зүйлсүүдийг хийдэг байгаа. За одоо ингээд цаашлаад группийнхаа үндсэн settings руу орохоос өмнө энэ доор нь бас группийн талаар бүхэл бүтэн хичээлүүд ингээд хэрхэн яаж хөгжүүлдэг ингээд бүх төрлийн хичээлүүд ингээд өнгөө байж байгаа. Хүмүүс яаж хэрэглэдэг, яаж ашигладаг ингээд одоо иймэрхүү агуулгын дүүрэнд хийдэг охин нь шүү дээ. Хэрхэн идэвхтэй ойлгох юм ингээд. Эдгээр зүйлсүүдийг бүгднийг сайхан өөрөө судлаад ойлгож болно. За бүр групп пэйж болоод энэ community хэсэг гэж байгаа. Help хэсэг те. Help хэсэг рүү ороход бол ингээд групптэй холбоотой бүх төрлийн зааварчилгаа яаж хөгжүүлэх юм, юуг анхаарах юм, тохиргоо эдгээр бүх зүйлсүүд нь байж идэг. За энэ дээр бас нэг чухал зүйлийг тайлбарлаа хэлчихье. За public юу хоёрын ялгаа жишээ нь эндээс ингээд харж болох нь шүү дээ. Public group-ийн болохоор одоо пост комментийн ингээд бүгд харж болно те. Private бол зөвхөн member-ууд харна. Хүний хувьд болохоор за энд одоо public private group-ийн ялгаануудыг харуулж байна те. Одоо энд итгэцэн дээр харагдж байгаа шиг та уншаарай. Өөрөөсөө member-ууд нь админийг зөвшөөрөлтөөр member болж болох уу? Зөвшөөрөлгүйгээр те болно.
Хэрвээ админууд нь зөвшөөрөх юм бол зөвхөн хувийн групп дээр ордог. Шууд групп дээр админы зөвшөөрлгөөр постлж болох уу? Зөвхөн админууд нь зөвшөөрөл хэрвээ болно. Шууд комент бичиж болох уу? Мембер болоогүй жижиг юм бол паблик дээр бол болдог ч гэсэн. Гэтэ энийг бас админ тохируулж болно. Private дээр бол заавал гишүүн болж иж бичнэ. Шууд бичиж чадахгүй, бас мембруудыг харж чадахгүй, хин админ мэдж чадахгүй тий. Гэх мэтчний ингээд ялгаатай л да. Ингээ группийн олон нийтийн групп, private групп хоёрын ялгаа. Энэ бол яг ямар үйл ажиллагаа явуулахаас хамаарат их чухал ойлголт хэрэгтэй байдаг тий. За энэ support хэсэг нь бол иймэрхүү байна. За тэгээд insight буюу бидний өөрөөсөө комент пост хоёроор л группийн хувьд бол хэр сайн явж байгааг харж болно. Энэ дээр ингээд тоон өсөлт харагдах нь байна. Таны хэдэн удаа харсан байна гэдэг тоон үзүүлэлт харагдах нь байна. Engagement гэдэг маань одоо түрүүний харуулсан шиг өөрөөсөө эдгээр төрлүүдийг л engagement гэж яриад байгаа. Хэдэн пост орсон, комент бичигдсэн, лайк одоо реакшнууд харагдсан гэдгээс engagement нь харагддаг. За тэгээ оролцогч нар админ модераторын холбоотой мэдээллүүдийг ингээд харж болно инсайт хэсгээс. За одоо үндсэн эдгээр тохиргоонуудыг ерөөд нь гүйлгчлээ. Одоо үндсэн хэрэгтэй нэг зүйлсүүдийг эндээс орж харъя. Группийн settings руу орцгоё. За группийнхаа нэрийг бол эндээс ингээд сольж болно. Description өгчөж болно. За дараачийн хэсэгтэр болохоор intro гэдэг одоо бухайн групп руу ороход эхний удаадаа харагдах мессежийг ингээд бичээд өгч болно. Профайлгүйгээр профайлтайгаар одоо энэ группийн дүрм нь харагдсны дараа энэхүү мессеж харагдсан нь шүү дээ, интро мессеж. Тэгэхээр бас их гоё чиглүүлэгтэй болгож болно тухайн группээ. За энэ дээр нэг анхаарах зүйл байгаа. Public, private гэдэг энэ хоёр тохиргоо байгаа тий. За private ингээ болгочих юм бол private-тэй холбоотой ингээд хичээл артиклууд гарч ирж байна. Private-ийг болохоор тодорхой хэмжээнд мембрууд ороод тодорхой хэмжээнд мембрууд ороод нэг тоонд хүрээд эргээд public болгож болдгоо байгаа. Хуучин дээр болохоор хуучин одоо өмнөх түрүү жилийн өмнөх жилийнх дээр болохоор 1000 хүн байсан баха. 50000 мембер байлуу. Тэгээд эргээд тэхэнгүүт нь эргээ public болгож болохгүй. Зөвхөн яг тэргээрээ private-аар л үлддэг. За private энэ ингээд private public change-лтыг болохоор өөрчлөлтийг болохоор 3 өдөрт харагдана. Тэгээд энэ болохоор private group нь public руу өөрчлөгдөж болохгүй гэдэг шинэ өөрчлөлтөн дээр тийм болсон юм байна. Тэгээ хүмүүст нэг удаа бүгдэнд нь харагдана. Тэгээ дэлгүүр ажилладаг бол дэлгүүрт нь private group дээр дэмжигдэхгүй шууд устгагдана гинэ. Таны пэйжин дээр үүдэг группийг ярьж байгаа гэсэн үг. Дэлгүүрийг ярьж байгаа гэсэн үг. За тэгэхээр ямар тохиолдолд private болох уу, public болох уу гэдэг нь бол таны сонголтын асуудал болж байна. За энэ дээр бас нэг чухал тохиргоо байгаа. Одоо жишээ нь би ингээд private зөвхөн хэдэн хүмүүс зориулсан групп үүсгэчлээ тийм ээ. Тэгээд тухайн группээ одоо ингээд өөрчилчлээ шүү дээ. За өөрчилчээ. Өөрчилчингүүтээ одоо энэ тэдний өдөр болно гэдэг өмнөөс хойш дахиад 3 өдөр харж байгаа шүү дээ. Дараа нь тухайн групп нь хүмүүст хайгдахаар харагддаг байх уу? Үгүй зөвхөн мембер болсон хүмүүст харагддаг байх гэдэг энэ тохиргоог бас хийж өгч болдог байгаа. Тэгэхээр та зөвхөн хүмүүсээ мембер болгож аваад зөвхөн тодорхой линкээр тухайн хүмүүсээ хүлээж авах гэсэн үг. Бүр нууцын нууц, жинхэнэ private болж байгаа гэсэн үг. Hidden group гэдэг нуугдсан групп гэж ярьдаг. Тэгээ хайгдаад болоод нэр нь харагдаад ерөөхдөө ингээ харагдаад ярьдаг байх уу? Бүр private байх уу гэх юм бол ийм нууц байж болно. Таны группийг пабликаар хайж чадахгүй, хайсан ч гарч ирэхгүй зөвхөн таны өгсөн линкийн дагуу тухайн групп руу орно харагдана гэсэн. Тэгэхээр энэ тохиргоог бол хийж болдог байгаа. За локейшнуудаа зааж болно.
За энэ хэсэг бол ингээд группний ерөөхдөө группний торгой хэсэг. Тэгээ энэ хэсэг дээр болохоор группний одоо хаяга энэндээ би ярьж исэн байна. Одоо URL хаяг www.cig сургалцэг онлайн гэдэг ч юм уу. Таны домен гэсэн үг. Домен хаяг шиг одоо Facebook ташуугийн групп гэнгүүтээ таны группний линк байна гэсэн үг. Тэгэхээр энэ нэрийг зөв өгөх хэрэгтэй. Зөв өгчвөл хүнд яг тухайн линкээр нь явна. Хэрвээ энэ группийг өгөөг авах юм бол автоматар ингээд кодтой ингээд харагдчихна гэсэн үг. Ингээд давцахгүй тоо үүсэл явж идэг. Тэгээ групп 50000 members дээш болох юм бол энэ линкийг сольж болохгүй гэж. Тэгэхээр та энэ линкээ ер нь анханасаа өгсөн зөв гэж бодож байна. За түрүү нөгөө бажет гэдэг энэ зүгээр тэмдэглэгээнүүд л гэсэн үг л дээ. Тэрний хэсэг болохоор репорт хэсэг байсан те. Ямар одоо мембруудын дээр гардаг хэсгүүд гарах уу гэдэг. Одоо идэвхтэй ажилтдаг группүүд бол байдаг бах. Тэгээд эдгээр дээр иймэрхүү зүйлсүүд их байдаг шүү дээ. Одоо тухайн групп дээр хамгийн их идэвхтэй пост оруулах чинь тий хамгийн үнэтэй ингээ хариу бичиж өгдөг админтай туслах тухайн групп экспертүүд буюу эдгээр нь ийм 5 гишүүний цэнхэртэй цагаан 5 гишүүн тэмдэглэгээтэй нь болохоор удирдах байгаа хүмүүс эдгээр нь болохоор мембруудын дунд гардаг. Тэгээд 7 хоног бүрт ингээд тэрийг ингээд шалгаруулж автоматар гарч яадаг байх уу гэдэг. Бажет 7 бажет байна. За энэ дээр нэмж болд юм уу зэ. Тэгмэд хамгийн өндөр үнэлгээтэй, хамгийн сайн зардаг, хамгийн сайн хариулдагч гэдэг ийм community group дээр бас бажет нэмж болох юм байна. За энэ болохоор түрүүн ярьжсэн таны пэйж одоо энэ групптэй холбоотой пэйж үүсгэсэн бахал пэйж нь харагдана. Эсвэл хувийн нэрээ сонгож болно. Энийг та группнийхаа дээрээ байршуулж болно, байршуулахгүйсэн ч болно. Гэхдээ яг зарим пэйжээр удирдах байгаа тохиолдолд шууд групп дээр ороод тухайн онлайн дэлгүүр үйлчлэгээ үзэж байгаа хүмүүс үзэж хагаад дээшээгээ пэйж рүү дамжаад ороход нэг зүгээр байдаг л та. Энийг гаргачихвал их зүгээр. За одоо жишээ ингээ гаргаад үзье. Тэнгүүд яаж харагдах вэ гэхээр энэ групп бай тэр гэдээ харагдаж байгаа тийм. Иймэрхүү маягаар гаргахаа танд хэлж байгаа гэсэн энэ хэсэг дээр. За тэгээд бүх одоо мембруудаа зочдыг комент постыг нь approve хийх үү? Заавал approve хийж оруулах уу? Хамаагүй гэдэг. Иймэрхүү тохиолдлуудаа ингээд анханаас нь хийгээд өчж болдог. Хин дуртай постлоод хийж болдгоо группүүд бол тэгж хийж болно. За энэ хин энэ групп руу join хийж орох вэ гэдэг бас хэрэгтэй тохиолгоо. Ихэнхдээ профайлуудыг авал их зүгээр. Яг тэгэхээр яг хувь хаягууд л оруул их зүгээр. За тэгвэл онлайн зүгээр public худалдааны группийн хувьд болохоор пэйж болон профайл зэрэг орж болно гэд тохируулж болно бас ингээд. Тэнгүүд одоо худалдааны пэйжнүүд шууд тухайн групп руу пэйжээрээ логин хийж ороод пэйжээрээ комент бичээд пэйжээрээ пост хийгээд явчих болно гэсэн үг. Тэгэхээр бас энэ их гоё үеийн хатан тохиолгол доо. Эсвэл үгүй та зөвхөн яг хувийн хаяг л зөвшөөрнө гэх юм бол only profile буюу тухайн Facebook хаягаа тохируулаад оруулчихдаг гэсэн үг байгаа. За дараагийн хэсэг болохоор энэ болохоор өөрөөсөө постуудтай холбоотой тэдгэрийг удирдах хэсэг гэсэн үг. Manage discussion тий. За тэгээд нөгөө түрүүний нэрийг нууцлж постлж болох уу гэдэг хэсэг энэ дээр харагдаж байна тий. Үгүй ийм байж болохгүй. Одоо жишээ нь янз бүрийн хувийн мэдээлэл асуусан зөвлөгөө, эрүүл мэндийн зөвлөгөө, захаа тийм арай өөр төрлийн болцоо ч юм уу янз бүрийн группүүд ээж болно ш. Тэнгүүт надад ийм болчихжээ. Би энэний талаар асуусан юм аа. Би энэ дээр ийм туураад байна гэд бусад хүмүүсээс мэдээлэл асуухдаа асуудаг тийм чиглэлийн групп, эрүүл мэндийн группүүд байлаа гэхэд та тухайн постн дээр заавал энийг нэмж өгүүлэх зүгээр. Нөгөө хүнд ичгүүгээр бусад хүмүүстэй ингэж тэгээд холбогдоод хэрэгтэй мэдээлэл аваад явах боломжийг олгож байгаа гэсэн үг. За тэгээд заавал админ модератороор хязгаарлагдах уу гэдэг юу нь бол давхар нээлттэй байсан. Тэгээд тэгэхгүй бол хамаагүй оруулаад хийж болно тий. Нэрээ нь уталцсан учраас. За постнуудын хувьд бол заавал орох болгон зөвшөөрөхгүй. Зөвшөөрнөө шууд орж болно гэдгээд ингээл тохиргооны дефолтоор ингээ байж байдаг. Дефолт гэдэг нь зөв үндснэрээ энийн зөв тэр чигт нь орчих болно. Эсвэл заавал пост
модератор юм админ зөвшөөрнө гэдгээр ингээ өөрчилж болдог байгаа. За энэ approve edit гэдэг одоо бичсэн постоо дахиад зөвшөөрөхийг нь дахиад хязгаарладаг хяндаг хэсэг байгаа. Та нэг пост оруул, member чинь нэг пост оруулчаа дахиад тэрийг янзлаа гэх юм бол заавал танаас зөвшөөрөл аавна. Мэдээ сургалтын постууд дээр их хэрэг болох болов. Тэгээд энэ чат үүсгэж болно болохгүй гэдэг хэсэг байгаа. Тэгэхээр зөвхөн админ модератор нь л тухайн групптэй холбоотой чат үүсгэх нь үхээс хин дуртай мемберүүд нь үүсгэж тах юм бол зарим групп руу орохоор хідэн болсон болоогүй 1 2 3 янз бүрийн хаягтай ингээд чатууд үүссэн байдаг шүү дээ. Тэгээ аль нь зөв юм буруу мэддэггүй. Тэгээ энэ тохиргоо бол энэ дээр байдаг байна. За энэ чатыг та ер нь бол хязгаарлаа зөвхөн only admin. За ингээд постнуудынхаа төрлүүдийг ингээд хязгаарлахын хязгаарлалч болно. Үнэхээр хэрэггүйнүүдийн бол ингээд санал асуулга, мембер болгоо ороод янз бүрийн ивент зохион байгуулаад лайв хийгээд байхгүйгээр файл оруулаад авахгүйгээр зөвхөн эдгээр мэдээлэлүүдээ пост оруулаад зураг пост орууллаа боллоо гэх юм бол ингээд арчиж болно. Асуух юм асуугаал гардаг. Тим групп байлахаас илүү дутуу лайв хийгээд дотор суугаад ээж болохгүй гэдэг тохиолгоонуудаа эндээс форматуудыг эдит хийж болж байна. За тэгээ хамгийн энэ бол Facebook дээр байдаг зүйл. Энэ болохоор постын болохоор хамгийн дээр нь юу харагдах юм бэ? Хамгийн хүнд холбоотой мэдээлэлтэй холбоотой дээр харагдах юм уу? Шинэ орснууд нь харагдах юм уу? Хамгийн шинэ комент нь ингээд дээр харагдах юм уу? Хамгийн сүүлийн пост нь дээр харагдах юм уу гэх мэтчлээ. Эсвэл энэ хоёр нь хамаагүйгээр зүгээр хүмүүсийн их мэдээлэл асуугаад их engaged болоод байгаа пост нь дээр харагдах юм уу гэдэг иймэрхүү маягаар эренбэлж болдог байна тийм. Тэгэхээр энийг бол тухайн төрлөөс хамаарат та ямар дүрмтэй групп байхаас хамаарат хийчих болно гэсэн үг. За бас группийн постны дараа энэ юуны хэсэг байна? Коммент хэсэг байна. Комментээс ордтолдог хэсэг. Тэгэхээр бүх комментууд ингээд энэ дарааллын дагуу гарч болно. Спамтайгаа. Эсвэл шинэ коммент нь л хамгийн дээр харагдана. Магадгүй админуудын хувьд болохоор хэрэглэгч би авъя. Миний утас тэд гэд тиймэрхүү постууд нь дээр харагддаг. Иймэрхүү маягаар оруулж болъё гэсэн үед энэгээр комментууд нь харагдана гэсэн үг. Эсвэл хамгийн их нөгөө асуулга дээр асуугаал хариулаал хоорондоо харилцаад байгаа engaged болоод байгаа лайк шеэр олон тийм мэдээлэл хүмүүс анхаарал тавьснууд нь ингээ харагдана гэдэг ч юм уу тий. За магадгүй шинэ коммент надад бол их зүгээр байна гэдэг маягаар. За тэгээд таабуудаа group post discussion first. За энэ бол дээр нь харагдаж хэвээр. Private-аар хариулж болно, хариулахгүй ч болно гэдэг. Public энэ хэсэг бол их зүгээр. Тухайн комментэнд те яг өөрлөө нь хариулж болно. Зөвхөн дайрект өөрөх нь инбокс руу, мэйл бокс руу эсвэл шууд тийм байхгүй пабликаар хариулагдах гэдэг хэсэг байгаа. За дараагийн хэсэг болохоор групп дээр энэ түрүүний миний хасдаг энэ формат type гэдэг дээр байсан шүү дээ. Post format type. Эдгэрийг та эргээ гаргаж болно л да. Ивентүүд зарладаг групп бол ивент зарлаад иймэрхүү зүйлсүүд гаргаа авчиж болно. Эдрийг эргээд гаргаад нэмье гэх юм бол on remove гэж дараад явчихдаг байгаа. Явж болохоор юм байна. Эсвэл шинэ фидер нэмж болно гинэ. За мөнгө босгоё. Бүтээгдэхүүн дуу шеэрлэе гэх мэтчлэн ингээд. Тэгээ тэрнтэй холбоотой ингээд мэдээллүүд нь өөр тоглоомны сувгууд, тоглоомны линкүүд ингээд тэгээ баажуудаа энэ нөгөө дутуу нэмээгүй тухайн групп дээр нэмэгдээгүй юмнууд байгаа гэсэн үг. Эдгэргээ зүйлсүүдээ хийгээ оруулчих болох нь байна. За энэ бол ингээд ийм 3 төрлөөр сет хийж болж байна те. Зөвхөн хичээлийн гайд хийдэг хэсгийг оруулчаа. За энэтэй холбоо автоматар автомат хийчих. Энэтэй холбоотойгоор юу хийгдэг вэ гэхээр мэдээлэл энэ дээр ерөөд нь харуулж байна те. Ингээд өөрийнхөө мэдээлэл ямар хичээл, ямар агуулгын талаар хуваалцахын. Тэгээ группийнхаа мемберүүдэд энэ нь болохоор guideline section ингээд нэмэлтээр харагддаг. Тэгээ home page-н дээр харагддаг юм.
чиглүүлэх хэсэг гэж ойлгож байна. За эдгээр ингээд ерөөхдөө группийн settings дотор иймэрхүү зүйлсүүд байдаг. За тэгээд ерөөхдөө бол групптэй холбоотойгоор бол нэг иймэрхүү хэлэхэд бол нэг иймэрхүү тохиргоонуудыг агуулчих болно. За эргээд группээ бусдад бас түгээж болно тийм ээ. Өөрийнхөө постн дээр шеэрлж болно, мессенжерээр пэйж руугаа, өөр группүүд рүү, найзууд руугаа эсвэл групптэйгээ холбоотой QR код автоматар гаргаад эсвэл одоо таны групптэй холбоотой линк ингээ гаргаад хүмүүс рүү болон SMS болон имэйлээр группээ та бүхэн хүмүүстэй хүргэж болж байна тий. Эсвэл өөрийнхөө пэйж, мессенжер, WhatsApp дээр гаргаж болж байна. За группээ төр зур зогсоё гэх юм бол ингээд пауз хийчдэг байгаа. Ямар ч хүн авахгүй, оруулахгүй. За группийн статус шалгангуудаа за өөр хэрэгтэй пин групп гэдэг ингээд арчдаг. За энэ яадаг вэ гэхээр home дээр дараад news feeds руу оронгууд та групп руугаа оронгууд олон группүүд донд хамгийн түрүүнд пин группүүд чинь харагддаг гэсэн. Тэгэхээр ингээд олон группүүд өдөрж байгаа тул чухал группээ ингээд харчаа гэд хатаасаар хатчихжин гэсэн үг шүү дээ. За inside хэсгээр түрүүн шинэ групп байсан болохоор сайн харагдахгүйсэн тий. За энэ нэг сайн дурын нэг групп үүсгээд явж байгаа. Тэрний мэдээллүүд энэ сая руу нөрөө харангуут сүүлийн 28 өдөрт энэ өдрүүдэд ийм пост комментууд бичигдсэн юм байна. Тэгээд ерөөхдөө ийм тооны хүмүүс ингээ хараад явсан юм байна. Нийтдээ ингээд 7 өдрөөр ямар швэ 29 пост коммент нийлээд яваад 300 хүнд ингээ харагддаг юм байна. За энэ тэгээ ямар төрлийн группээс хамаарат хэр идэвхтэйгээс хамаарат энэ тоо бол үнэхээр гоё дэвшид дэше өсөө явчих боломжтой. За энэ нөгөө болсон болоогүй спам зүйлсүүдийг шууд энэ автоматар танд репорт хийгдсэн admin assistant гээд тэгэхээр иймэрхүү announce одоо нэрээ нуцсан постууд орж иж болохгүй. Decline хийчихээ гэд. Би энийг одоо 3 удаа decline хийхдээ энэ хаяг дахиж над дээр энэ групп руу постлохгүй гэсэн. За нэрээ нууцлсан постуудыг би авахгүй шүү гэд. Ерөөдөө ингээд яваад хахад Facebook бас өөрөө ойлгочихно. За спамын постуудыг хэрхэн авах вэ гэхээр за ингээд сайжруулалт дуртай хүн байл. За ингээд хин нэг мэдээлэл хуваалцж болж л байна. Тэр хамаагүй те. За иймэрхүү худлаа групп бол хэрэг аккаунтаас орж иж байгаа юм хэрэггүй. Тэгээд дээрэс нь бан хийчих гээ шууд. За энэ хүмүүсийн сүүлийн 7 хоногт оруулсан бүх мэдээлэл комментүүдийг нь устгаад дээрэс нь энийг дахиж оруулж ирэхгүй болгоод бан хийгээд хайчихаа гэдэг. Ингээ мэдээлэлээр хийчдгээр групп бас их амар. Нөгөө талдаа та хамаагүй групп руу бас мэдээлэл шеэрлээд явлаа гэхэд бас амжилт олохгүй болно гэсэн үг. Хит их олон групп руу шеэрлэлээдэг тэдгээр мэдээллүүд зорилттой хүнээ олоогүй группүүд рүү олон удаа шеэрлэх нь бол дими. Иймэрхүү маягаар та ингээ мэдээллүүдээ спамуудаа удирдаа авчиж болно. За энийг бол delete хийгээд энэ хүнийг болохоор одоо энэ ингээ зөндөө олон группүүд явцсан шүү дээ. Энэ хүнийг болоод дахиад дараад сүүлийн постууд ингээ дахиж оруулж ирэхгүй болгочихоо гэдээ байхад дахиж энэ хүнтэй харьцахгүй гэсэн үг байхгүй юу? Иймэрхүү аккаунт профайлтай. Гэх мэтчлэн ингээ группүүдэд удирдаад спам энэ группүүдэд удирдаад явах боломжтой байгаа. За групптэй холбоотой бичлэгээ энэгээр дуусгая. Энэ хүргээ дуусгая.